Хүрээлэн буй орчны эсрэг гэмтэргийн талаар Чингитэй дүүргийн прокурорын газраас 2022 оноос 2025 оны 5 дугаар сарыг хамруулан гэмтэргийн гаралт шалтгааны нөхцөлийг судалсан. Тус судалгаанд хамрагдсан нийт хэргийн 70% нь ховор ормол бэлтгэх буюу хуш модны самар бэлтгэх тээвэрлэх гэмтэрэг, 20% нь хууль бусаар мод бэлтгэх гэмтэрэг, 10% нь хууль бусаар ан агнах гэмтэрэг бүртгэгдсэн байна. Мод бэлтгэх болон нийт ховор ормолыг бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авах ёстой байдаг. Энэ талаарх мэдлэг мэдээлэл дутмаг улмаас иргэд энэ төрлийн гэмтэрэгт холбогдох шалтгаан нөхцөл болж байна. Эрүүг хуулийн тусгай ангийн 24 6 дугаар зүйлд хууль бусаар мод бэлтгэх гэмтэрэг, 24 8 дугаар зүйлд нэг ховор болон ховор ормолыг хууль бусаар бэлтгэх гэмтэргийг хуульчилсан. Тухайн гэмтэрэгт холбогдсон тохиолдолд хорих ял болон зорчихыг хязгаарлах ял торгуулийн ялын сангацтай байдаг. Иймд иргэд та бүхэн хүрээлэн буй орчны эсрэг гэмтэргийн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлж энэ төрлийн гэмтэргээс үргэлжлэн сэргийлэхийг Чингитэй дүүргийн прокурорын газраас уриалж байна.